Хөтөлбөр үргэлжилж байна. Төрийн оролцоог багасгаж, эргэн хувийн хвшлийн бизнес эрхлэх эрх чөлөөг боддоор нэмэгдүүлэхийн тулд зөвшөөрлийн тухай хуулийг шинжлэх ёстой гэж зарим гишүүдсэн. За иргэд бизнес эрхлэхийн тулд 1000 гаруй бичиг баримт бүрдүүлж зөвшөөрөл авч байна. За мөн төрийн зөвшөөрлөө олгох энэ үйл явц хэд удаашралтай нь иргэдийг бүхэнд дулдаг. За үүнээс гадна зөвшөөрлийн тогтолцоо нь авилга, ашиг сонирхлын их усруулж, албан тушаалтны үзэмж давмгайлснаар зах зээлд өрсөлдөөний тэгш бус орчин үүсгэж байсан. За тиймээс хуулийг шинжилж, тусгай зөвшөөрлийн зарим төрлийг энгийн зөвшөөрөл мэдэгдлийн хэлбэрт шилжүүлж, 120 энгийн зөвшөөрөл 30 мэдэгдлийг хуульчлахаар болжээ. Түүнчлэн төрийн байгууллага 22 хоногийн дотор хариу өгөөгүй тохиолдолд иргэн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой чимээгүй зөвшөөрлийн зарчмыг нэвтрүүлэхээр тусгасан байна. За ингээд улсын хурал өнөөдөр зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Зөвшөөрөл олгохдоо тодорхой хугацааг заавал зааж өгдөг. Тэр хоног хүртэл гэж. Төрийн байгууллагууд бол дийлэнхтэй тухайн хоногийн эцсийн хугацаа хүртэл хүлээлгэж хагаад нэгтлэх нэрийн дор бараг эцэст нь тулгчийн зөвшөөрлийг олгож байгаа. Энэ бол нэг талдаа зөвшөөрлийг хэлбэрчилж байгаа мэт болгож одоо захимжуулж байгаа хэлбэр явж байгаа боловч нөгөө талдаа хугацаагаар хясан богдуулах, өрсөлдөөнд шудраг усаар нөлөөлөх ийм нөхцөл байдал бол бас байдаг. 120 энгийн зөвшөөрөл 30 мэдэгдлийг хуульчлаад энийг мэргэжлийн холбоодууд руу шилжүүлэх эрх зүйн орчин нээж. Ер нь бол төрийн хүнд суртал багасгах, түүнээс үүдэлтэйгээр авилга, давуу байдал бий болгох гэдэг асуудлыг багасгах ёстой, зохицуулах ёстой гэдэг энэ үзэл санааны хүрээнд бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ маш олон хууль, маш олон нарийн зохицуултыг тусгасан хууль учраас нэлээд нягур харах ёстой байна гэдгийг бас зохон тэмдэглэе.